Тэгээд ихний мэдээлэл засгийн газраас Эрдэнэс тавталгаа хувьцаат компанийн нас орсон хувьцаа эзэмшигчдийн хувьцаа болон ноогдол ашгийг өвлүүлдэг байхаар шийдвэрлэлээ. За тухайн компани 1072 хувьцааг эзэмшиж байсан ч нас орсон 132 мянга орчим иргэний бүртгэл байгаа бөгөөд за тэдний ноогдол ашгийн үлдэгдэл болох 66 тэрбум төгрөг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хоригдлогдоод байна. Мөн өгшөөдөрөг Эрдэнэс тавталгаа хувьцаат компанийг цаашид нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлын нэг хэсэг хэмээн эдийн засгийн хүрээнд тайлбарлаж байна. За ингэснээр хувьцааны бүртгэл өмчлөл илүү ил тодоолж зах зээлийн зарчимд ойртох суурь нөхцөл бүрдэх юм а. Яг энэ үгийн харилцаа маань бол иргэний хуулиар зохицуулагддаг харилцаа байгаа. Өв залгамжлалын харилцаа. Ерөнхийдөө бол өглөх хүсэлтэй бол өвнө. Иргэд бол тухайн өвийг болвол хэдэн хүүхэдтэй байх те хэд эцэг эхтэй юм уу үр хүүхэд ах トゥ хамаацаад ингэ бол иргэний хуулийн дагуу зохицуулагддаг юм. Ер нь адил тэнцүү хэмжээгээрээ эцэг их нөхөр эхнэр хүүхэд эцэг эхтэй ингэ хуваарлаад явах боломж нь бол байгаа. Энэ харилцаа бол нотротын байгууллага орж ирдэг. Монгол нотрот болон улсын бүртгэлийн байгууллага орж ирээд явцдаг. Тэгэхээр энийг бол түгээрээ иргэний хуулийн дагуу зохицуулагдаад явна. Яг таны асуусан энэ үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хэдийн хэмжээний иргэдийн хэдэн төгрөг хувилэмжчаад байгаа бэ гэдэг. Тэгэхээр 132 мянга гаруй иргэн нас орсон байна. Тэгээ энэтэй бол үүнд эдгээр иргэдийн хувьцаа 100 гаруй сая хувьцаа үүнд хамаарах хуваарлагдах 66.4 тэрбум төгрөгийн ийм ногдол ашиг бол хуримтлал бол байгаа. Тэгэхээр энэ хуримтлал маань бол энэ иргэдийн өвлөх хэрэгтэй хүмүүст маань шилжиж очно л гэсэн үг.